Монголчууд 20 дугаар зууны эхэнд 19 дугаар зууны сүүлд 20 дугаар зууны эхэнд 200-ны цаг дээр монголчууд манжин эрхшээлээс гарсан юм. Тэр үеийн улс нийгэм ард түмний амьдрал ороо усгаа цаг үе амаргүй байна. Тэгвэл тэр үеийн монгол хүмүүсийн ерөнхий дүр төрх, зам төлөв, ахуй амьдралын дүр зураг ямар байсныг өнөөдрийнхөө дугаараар үзүүлэх болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхтэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байгаа билээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. 20 дугаар зууны эхэн үеийн монголчуудын дүр төрх. Арван зууны сүүлээр монгол хүний дүр төрхийг түүхчид дараах байдлаар дүрслэн бичсэн байдаг. Өргөн хавтгай нүртэй, тиймч том бус жардгар нүдтэй, наримгар хамартай, өнцөглөг дугтай, цөлхийсэн чихтэй, хар ширүүн өстэй, наран чарагдсан хүрэн шар арьстай бадируу. Энэ бол халх хүн бүрийн онцлог шинж ажээ. 5 гэзэгтэй монгол залуус. Харин ийм шинж өвөр Монгол болон Монголын бусад нутагт тиймч тод харагдсангүй. Энэ нь харийнхны нөлөөнд удаан байсны илэрлэгж нэр дэвтэмтэн Боснеев 1871 онд тодорхойлжээ. Монгол хүмүүсийн тухай гадаадын аялагчид, эрдэмтэн судлаачид олон сонирхолтой түүхийг тэмдэглэн үлдээсэн тааралдах боловч харин бид өөрсдийн талаар бичсэн хомс байдаг. Монголчууд манж хятадуудын нөлөөгөөр үсээ хусаж зөвхөн ард агзандаа баг зэрэг гэзэг үлдээх болсон байна. Ингэж ард агзандаа гэзэгтэй болсон нь манжийн үед бий болсон уламжлал юм. Энэ нь гадаа төрхөөрөө манжид захирагдж байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр байжээ. Арван зууны сүүл 20 дугаар зууны эхэн үеийн монголчууд голдуу хөвөн носон бүс давгаар хийсэн тэрлэг маягийн дээл, ээдэн хоншортой монгол гутал, хавтгай бүрх малгай өмснө. Харин сэрүүн цагт лоовууз, дуулаг малгай, тоорцог, цан бүрх малгай өмсдөг байжээ. Зун гангарахын тулд дээлээ хятад торгоор хийдэг бол төрийн түшмэд дээлийн гадуур хятад хүрэн өмсгөн бий. Эрхтэн дээлээ бүсээр үсэлдэг. Түүндээ монгол хүний хэрэглэл болсон бэл, хөөрөг, хэт хутгийг гэртэн зүүж, тамхины хүүдийн хөөргөний дайлангаа хавжуулж явна. Магсар хурцын дугуржуг эргийн хамт. Монгол эмэгтэйчүүдийн хувцас хаанч бараг адилхан зөвхөн жижиг зүйлсээр л ялгаатай байдаг. Энэхүү гол ялгаа нь яснуудын толгоон гоёлд байдаг. Монголчууд дээлийнхэн дотор хажуу талаас товшиж болох хөх саарл, цагаан зинхэр хөвн даавууноосоор эсвэл хоньны арьсаар доторлсон дотуур хувцас өмснө. Харин гадна талаараа ихэнхдээ хувцас нь урт, өргөн, хөх хүрэн, лам нарын хувьд шар, улаан хүрэн даавуун дээлийг гадуур хувцас болгон өдөр тутмынхаа амьдралд хэрэглэнэ. Чинээдэх хүмүүс нь дээлийнхэн зах хажуу ирмэг, доод хормой, ханцууга зузаан хилэнгээр имжээрлэн ойсон байна. Дээл нь баруун гар талдаа нээгдэх бөөрөнхийн металл хавчаар товчлогдно. Мөн хормойн хоёр талд эмээл дээр тухтай суухын тулд оноо гаргасан байдаг. Өвөл болоход монголчууд хоньны нэхийгээр доторлож гадрын өнгөлөөгүй дээл өмсгөөс гадна тэд салхи хийхдээ хүчтэй хүйтэрсэн үед аянд гарахдаа гадна дотн үстэй дахыг дээлэн дээрээ давхарлан өмсдөг. Хүрээ хүүхдийн ерөнхий төрхийг та эндээс харж болно. Тэгвэл 20 дугаар зууны эмэгтэйчүүд мөрөн дээр 2 гүгүүртэй урт ханцүйтэй нарийн дээлийг ханцуугийн богино хамтаасны хамт өмснө.
Мөн тэд үсээ 2 туг болгон хувааж савуу түрхээд 2 хавтгай туу сэлбэртээ дэргэр болгон өвөр рүүгээ унжуулдаг. Салаа болгон сүлжсэн үсийг төмөр гарахаар боож гөлмөн төмрийн хэсгүүд шүр туузаар чимнэ. Хадах ихнэр. Харин огт нь үсээ хэд хэдэн салаа болгон сүлждэг. Би нэг охин 83 салаа болгон сүлжсэн байсныг олж харсан гэж Германы эрдэмтэн доктор Аль Ивановскийн 1890-ад оны ихэр Монголоор аялаад Германы Лейпциг хотно хэвлүүлсэн Монгол улс угсаатны зүйн зураглал номондоо дурдаа зогсохгүй өөр олон сонирхолтой зүйлсийн тухай өгүүлсэн байдаг. Монгол хүмүүс өргөн, намхан түрийтэй, сур болон давирхайтай утсаар ойсон зузаан эсгийн ултай өсгийгүй арьсан гутал өмснө. Өвөл бол түрийнээсээ цохиулган өмсдөг эсгийн оймсыг угалдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл нь адил шавгуур оройтой, дээшээ нугарсан хүрээтэй, гадна талдаа үнэг, чоны арьс эсвэл зузаан хилэн оруулахтай малгай юм. Өвлийн хүйтэнд хүрээг нь буулгаж дух, чих, шилэн хүзүүгээ даарахаас хамгаалдаг. Малгайн ард талд ойролцоогоор 45 см урт 2 улаан хүрэн туузыг унжуулна. Монголчууд ихэнх тохиолдолд чихэндээ гурвалжин хэлбэртэй янз бүрийн дагвар сул алтан зүйлтүүд бугуй болон гартаа, туузан бугуйвч цагиргууд, хүзүүндээ шүр болон шилэн совснууд зүүдэг. Ер нь нүүдэлчин монголчуудын хувьд мөнгөн эдэл хамгийн их эрхмэлдэг үнэт гоёд нь юм аа. Ховд хязгаарын торгуу дээр. Хоёрдугаар зууны монголчуудын зам төлөв. Монголчууд нүүдлийн зам тусан цай хоолныхоо дээжийг барьж аян замд яваа хэний ч ямар мэндийг асуун дайж сайлдаг сайхан уламжлалтай. Энэ бол монголчуудын өдөр тутмын амьдралын ердийн дүр зураг. Монголчууд гүндүүгөө бод сэтгэлээ өвөрлөн морин дэл дээр өссөн шигэ бүхэл амьдралаа тийм хэмнэлээр өнгөрүүлдэг. Энгийн монголчууд голдуул ээлдэг, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг зочломтгой, хэнийг ч болов хүндэтгэн байгаа бүхнээрээ дайлна. Тэрчвүү хэл шинэ хонь гаргаж дайлах нь ч бий. Монголчуудын зам төлөвийн өөр нэг онцлог бол тэд зөрүүлэх нь их, түргэн уртаж өршөөнгүй, маш зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Тэд долгоноор занд туйлаас дургүй. Урт гарт гомб. Өшөө уултын талаар тэд огт төсөөлөлгүй, ямар ч ойлголтгүй байдаг. Оюун санааны хувьд бол маш сэргэлэн ахуйчтай. Монголчууд маш яриасаг, тэднээс юм асуувал хариулаад л байна. Нүүдэлчдийн яриад түргэн урсгалд гол шиг өрнөж, хүмүүс тэднээс мэдхийг хүссэн маш олон зүйлээ мэдэх боломжтой. Тэдний хань ижил анд нөхөд айл сайхалтай хүндэтгэн эв эийг эрхмэлдэг зан үнэн сэтгэл зэрэг нь монголчуудын хамгийн сайн чанарууд юм. Үүгээрэж тэд бусдын хайрыг татаж хэн бүхэнд сайхан сэтгэл төрүүлнэ. Анх удаа зураг татуулсан ах дүүс. Монголчууд хүлцэнгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүс учраас гэмт хэрэг, улгай дээрэм гарах нь цөөн. Эхнэр хүүхдтэйгээ зүй бусаар хэрцгий хандах талаар дуулдах зүйл огтгүй. Тэд бусдад хүч хэрэглэхийг үзэн яддаг гэж Германы эрдэмтэн Ивановский болон Петцовнар 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн монголчуудын зан суртахууны тухайд бичсэн байдаг. Үүнтэй холбогдуулан дараах явдлыг баримт болгон дурдж болох юм. Нэг удаа хятадын засгийн газар нэлээд олон хүнийг улс төрийн хэрэгт буруутган алхаял оноожээ. Гэвч монголчуудын дотроос тэр шийдвэрийг хүлээн авч ялыг гүйцэтгэх хүнийг олох нь үнэхээр боломжгүй зүйл байлаа. Эцэст нь нэлээд хүний гарыг сайлган байж нэг монгол хүнд хэрэг тулган шийдвэрийг гүйцэтгүүлжээ. Гэвч төдөлгүй бүх монголчууд түүнээс нүүр буруулан холдожээ. Тэгээд эцэст нь тэрээр бүр ядуурч өгөлгөр голоозоогоон өдөр хоногийг өнгөрөөдөг болсон байна. Монголчууд газар тэнгэр уул усаа тахих, бурханд мөргөл үйлдэх ёслол зэрэгт онцгой шалбогдлогч баяр наадмын өдрүүдээр бөх барилдах, морь уралдах, ном сум харуулах тэмцээнүүдэд гоёж гангалан
мянгаараа идэвхтэй оролцсон. Хулиастан хязгаарын ноёд хатад албат ардууд. Тиймээс 20 дугаар зууны ихэр Монголын төрийн түвшинтэй хэлэлцээр хийсэн Оросын дипломатч Дорн дахны нэрт мэргэжилтэн Гростовец тэднийг хүүгчийг айшилж байна гэж зэмлэж байсан удаатай. Үгээр зогсохгүй монголчууд их саваагүй сониу зантай улс. Их замын дагуу нүүдэлдэг монголчуудын хувьд өдөр бүр дайран өнгөрөх жингийн цуваанууд тэдэнд зугаа зингэл авчирдаг. Тиймээс зам таарлсан гадаадын аялагч бүр алсуур яваа хэнийгч болов харсан даруйдаа мориндоо мордож шин сонин зүйлс үзэж харж сонсож дуулахаар яарвслан давхина. Аянчдыг хэрэг болгон угтаж мэд ус мэдээд хаашаа юу хийж яваа, юу авч яваа, энийг үзье, тэмээгээ хэдээр ав, энийг зарах уу гэх мэтэр асуу шалгаадаг хүүгчийг сониучрахна. (19-р) зууны сүүлд 20-р зууны эхэр Монгол нутгаар аялаж монгол хүмүүсийг өөрийн нүдээр харж уулзаж ярилцсан аялагч эрдэмтэн судлаачид эдгээр сониуч зан чанарын тухай тэмдэглэн үлдээсэн байдгийг. Оюун санааны хувьд монголчууд гайхалтай ухаалаг, зөн совинтой хүмүүс. Тэд талнуудгаа маш сайн мэднэ. Ямар ч боломжгүй байдлаас гарц олчих чадна. Цас бороо, шуурга гээд байгаль цагуурын байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлж алдагдсан адуу мал тэмээгээ ямар ч мэдүүлэггүй байхад хаанаас олохоос сайн мэддэг. Хязгааргүй уудам талнуудынхаа хаана худаг ус нуугдж байгааг үнэрлээд л хэлж чадах тийм юр улсын сонин авьяастай онцгой чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэлээж тэд амьдралаас жаахан ангид энгийн юмны учрыг олохдоо маруухан зан нь аялагч жуулчлагчдын гайхширлыг төрүүлнэ. Сайн ноёнхан аймгийн нутаг. Монголчууд сэтгэл санааны хувьд хамгийн тайван ам болон хүмүүсийн тоонд зүй ёсоор орно. Тэд цагийн баримжаа байхгүй улмаас аливаад яахыг огт боддоггүй, аливаад уужуу сэтгэлээр хандан. Энэ нь нүүдэлчин монголчуудын амьдралын гол философи юм. Монгол хүн санаачлаг гаргах, ажил хэргийг нуруунд дээрээ дангаар үүрэх, хариуцлага хүлээх тун дургүй. Үүн дээр тайван алмай зам нөлөөлөгч байж болох талтай. Гэвч тэд зөвхөн завтай үедээ зүгээр сууж сэтгэл амар байна. Харин жин тех, аянд гарах гэх мэтчилэнгээр ажил гармагс удаан хугацаагаар эцэс усалдгүй ажиллаж чаддаг улс. Өчүүхэн багасаа малын хотонд өсөж, морины нуруунд хадагдсан монгол хүн байгалийн хатуу ширүүн уур амьсгал дасаж зохицсон эрүүл чирэг байдаг. Талын шуурга өвдийн тэсгэн хүйтийн жавар, зуны айгам халуунд ч монголчууд ажирахгүй тэсвэр хатуужилтай. Тэд өвдийн хасах 30 градусын хүйтэнд цай тээсэн тэмээн жингийн урт суваг даган хүйтэн салхи сөрөн бүтэн сарын турш нойр хоолгүй явж чадна. Энэ үед хоногт 15 цагийн турш тэмээний нуруунаас буухгүй явах ч үе бий. Өвдийн турш 5300 орчим километр замыг ийм маягаар 2-3 заримдаа түнэс жолон удаа туулна. Гэвч хачирхалтай тэд 2-3 км замыг явган туулж чадахгүй. Чийгтэй газар 1 хоног унтахад л бие муутай хүн шиг хоолой нүвдэж ханиа төрнө гэж Төв Аз болон монголчуудын газар нутаг ахуй амьдралын талаар хамгийн бодиттой мэдээллийг дэлхийд түгээсэн Оросын аялагч байгаль хамгаалагч генерал Пржевальский тэмдэглэсэн байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газараас эргэлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ. Дараагийнхаа дугаараар бид та бүхэнтэйгээ 20 дугаар зууны эхэн үеийн Монгол гэр бүл хүн амын өсөл сэдвээр эргэн уулзах болно.